Сайн байцгаана уу та бүхэндээ энэ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Тэгээ бүгдээрээ хамтдаа өнөөдөр 2 дугаар Коринт номын 7 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээс танд уншиж өгье. Бид Македонд очсон ч бие мах бод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналн зовж гаднаа тэмцэлтэй дотроо айдастай байваа. Гэвч Тит ирснээр урам хугарагсдыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулваа гэсэн. Тэгээ бүгдээрээ хамтдаа их эзнийхээ өмнө ирээд залбирая. Энэ өдөр Бурхан бидэнд өөрсдийн үгийг өгөх болтугай. Мөнхийн эзэн минь, танд энэ шинэ өдрийн төлөө та бидэнд өгсөнд таньда баярлалаа. Бид таны үгийг зүр сэтгэлдээ хүлээж авч амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Таны үг бидний амьдралын зарчим байх болтугай их эзэн минь. Бидний зөв бурууг дэнслэгч нь байх болтугай Бурхан эзэн. Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За 2 дугаар Коринт 7 дугаар бүлгийн яг энэ 5 дугаар ишлэлээр Илч Паул хэлсэн байгаа. Паул бол өөрөө маш итгэлийн хүчтэй хүн байгаа. Маш итгэлээрээ хүчрхэг, Бурханд хайртай, бусдыг Христ рүү дагуулдаг, тэр Христийн дагалдагч байгаа. Тэгсэн хэрнээ яг энэ хэсэгдэр Илч Паул өөрөө яг ингэж хэлсэн байна. Гаднаа тэмцэлтэй тэм үн шаналн зовж гинэ. Тал бүрээр хэцүү байна гэдгээ хэлсэн. Тэм үн дотроо айдастай байна. Тэгэхээр Паулд яг энэ үед Паулийн зүрх сэтгэлд гаднаач дотрооч бүхий л зүйл дээр хэцүү, зүрх сэтгэл нь хэцүү, шаналсан, яахаа мэдгүй тийм байсан баг. Илч Паул итгэлээрээ маш хүчтэй байсан хэрнээ Бурхны өмнө ирээд үүнийхээ төлөө залбирч Бурхны өмнө ирж бас тийм боломжтой байсан. Та бидний амьдралд яг өнөөдөр бид нар чуулгандаа явдаг, эсийн бүлэгтээ хамрагддаг, дий тавдаа хамрагддаг, бүтэн сайн ням гараг бүр цуглаандаа ирдэг, Бурхны өмнө залбирдаг. Гэхдээ яг бидний дотор ч гэсэн заримдаа тийм асуудал, заримдаа бүр яах учраа олохгүй тийм уюуд бас байдаг. Залбираад бидний залбирал дээшээ таазанд тулаад буцаад ойгоод унж байгаа юм шиг яг юу хийхээ мэдэхгүй. Бурхан минь би заримдаа яах вэ? Миний дотор нэг л хэцүү байна гэсэн тийм бодлыг ч гэсэн тээдэг. Тийм уюудыг бид нэр туулдаг. Гэтэ яг энэ хэсэг дээр нэг чухал зүйл гарч байгаа нь Паулыг тийм хэцүү байх үед, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай яг ийм байх үед гэвч Тит ирснээр урам хугарагсдыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулваа гэсэн. Сайн мэдээг дамжуулж авчирсан хамтран зүтгэгч, итгэлийн анд нөхөр болох Тит ирж сайн мэдээг дамжуулсан баг. Баяртай мэдээг дамжуулсан баг. Тит ирээд хамтдаа уулзсан байгаа, хамтдаа нөхөрлөдсөн байгаа. Хамтдаа чуулгануудад юу болж байгаа, итгэлийн амьдралд юу болж байгаа талаараа хамтдаа ирээд ярилцсан баг. Яг үүнээс болоод Бурхан биднийг тайвшруулваа гэсэн. Урам хугарагсдыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулваа гэдэг энэ чухал үг гарч байгаа. Тэгэхээр итгэлийн ахан дүүсээ та бүхэндээ үнэхээр уриалмаар. Бидэнд хүнд хэцүү, асуудалтай, зүрх сэтгэлдээ заримдаа яахаа мэдгүй, ойр зүгээр яагаад байгаагаа ч мэдгүй тийм асуудлууд амьдралд зөндөө тохиолддог. Гэхдээ бид эсийн бүлэг дээрээ ирснээрээ эсвэл чуулган дээрээ ирснээ ди таваараа уулзснараа зүгээр заримдаа бид нар итгэлийн хамтран зүтгэгч найз нөхөдтэйгээ уулзаж зүгээр л залбирч эсвэл хамтдаа нөхөрлөж хамтдаа сайхан цагуудыг өнгөрөөж ярилцаж зүгээр энэ цагийг нэг хэдэн цаг өнгөрөөсний эцэстэл бидний зүрх сэтгэл дотор байгаа тэр хэцүү зүйлсүүд заримдаа авагдсан юм шиг тийм болдог. Та ч үүнийг мөн амсаж үзсэн баг. Тэгэхээр та бидний итгэлийн амьдрал туулж яваа итгэгч Христийн дагалдагч бидний хамгийн нэг чухал нэг зүйл бол итгэлийн анд нөхөртэйгөө хамтдаа нөхөрлөх энэ нөхөрлөл байгаа юм аа. Итгэлийн ахан дүүсээ. Тэгэхээр өнөөдөр танд уриалж байна. Та дий тавд хамрагддаг бол, та эсийн бүлэгтээ хамрагддаг бол, хэрв та хамрагддаггүй бол та хамрагдаар. Та хамтдаа итгэлийн найз нөхөдтэйгээ ойрын сүүлийн хэдэн 7 хоног, сүүлийн магадгүй хэдэн сар та уулзаагүй бол та уулзаж хамтдаа залбирч хамтдаа нөхөрлөж хамтдаа цагийг өнгөрөөгөөсэй гэж би таныг ятгамаар байна. Танаас мөн хүсэмжилмээр байна гэсэн. Тэгэд энэ нөхөрлөөр дамжуулан бидний итгэл
хүчрэхэг болж байдаг. Энэ нөхөрлөлөөр дамжуулан бид нэр илүү их баяр хөөртэй болж байдаг. Илүү их урам зориг авч яадаг. Тэгэхээр танд уриалж гин хамтдаа нөхөрлөдөг байцгаая. Христээр нэг нэгнийгээ босгон байгуулдаг байцгаая. Нэг нэгэндээ сайн мэдээг дуулгадаг байцгаая. Тэгэд удахгүй энэ 7 хоногт дөрөвд өдрөөс эхлээд амьдаг чуулганы маань зуны хөтөлбөрүүд, зуны кемпүүд явагдана. Тэгээ энэ итгэлийн хамтран зүтгэгчдтэйгээ хамтдаа уулзах маш том ёроолтой сайхан боломжууд бас энэ кемпийн өдрүүдээр бас болно гэж үнэхээр итгэж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирая. Их эзэн минь танд баярлалаа. Та бидэнд итгэлийн хүмүүсийг, итгэлийн гэр бүлийг, эсийн бүлгийг, сүм чуулганыг, ди тавын өдөртөгч, ахлагч нарыг та бидэнд өгсөн танд баярлалаа мөнхийн эзэн минь. Бид эдгээр хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж нөхөрлөдөг байхыг хүсэж байна. Тэгээ та бидний дотор энэ нөхөрлөлөөр дамжуулан та бидний дотор алдарших болтугай. Иесусийн нэрээр залбирanгуйлаа. Амен.